За. За өнөөдөр шугам функцийн тухай заана. Шугам функц. Шугам функцийн шулууны төгсгөлийн хэлбэрүүд гэмчлэн юмнууд заа. За мэдээж хэрэг f(x) тэнцүү ax дээр нэмэх нь b-ийн ийм хэлбэртэй юмыг ийм функцийн шугам функц гэж нэрлэдэг тийм. Шугам функц. За тэгээ x-ийн стандарт хэлбэртэй болохоор x-ийн нэг зэрэгтэй. Тэгээ түүнийгээ үтсний тоотой. Тэгээд ямар нэгэн тоо нэмсэн ийм функцийг шугам функц гэж нэрлэдэг. Тэгээ шугам функц гэж нэрлэдэг байгаа учир нь юу гэхээр графикийн дөрөнгөж шулуун гарч ирдэг. Ийм функцтэй. Тэгээ шулууны төгсгөл шугам функцийн график гэдэг юмнууд үзүүлсэн. За x-ийн урталт байгаа энэ тоог бид нэр юу гэж нэрлэдэг вэ? Налалт. За үнцгийн коэффициент гэж хэлж болно бас. Үнцгийн коэффициент. За 1000 болоод чинь зарим нь налалтаараа зарим нь үнцгийн коэффициентээр оожчихсан байна. За b-г нь бол сул гишүүн гэж нэрлэх байх. Сул гишүүн. За налалтыг англиар юу гэж нэрлэдэг юм бол slope гэдэг байх тийм. Slope эсвэл ингэдэг. Тэгээд бурууч гэдэг нь гэж. Төвчөн шүү. Gradient. Плочд. Гэж бас нэрлэж болно. За. Одоо би шулууны графикийн тухай нэг хэд юм ярьчих. Тэгээд дараад нь шулууны төгсгөлийн хэлбэрүүд тэгээд шулуунуудын харилцан байршлах гэдэг тухай өнөөдөр заана. За ингэж очих хоорондоо адилхан тийм. Ингэж очих хоорондоо адилхан. За шулууны график байгуулж байгаа нэгдүгээр арга нь болохоор шулуун учраас одоо ялгаатай зэгийг дайрсан шулуун ганцхан байдаг гэдгийг нь ашиглаад гэдэг чанарыг нь ашиглаад шууд юу ячиж болно. Хоёрхан цэг олж аваад байгуулж болно. За жишээлх юм бол эрдэнэцүү за 3-ны 4x-ээс хасах нь гэсэн ийм функцээс ингэж бодъё л та. Ийм шугам функцээс ингэж бодъё. Энэний юуг нь бодъё? Юу вэ? Графикийн зураг. За нэгдүгээр арга нь болохоор яадаг вэ гэсэн чинь хоёрхан цэг болоод байгуулж болно. Хоёрхан цэг болохтой яг үгээр x тэнцүү за тэг гэж олдчих юм бол ер нь хэд авах вэ? Эсник гарна тийм үү? За тэг гэхгүй яаж хөөцөлч. X-ийн оронд хасах 3 гэдээ олдчих юм бол 4 эрдэнэцүү хасах 5 гараад ирнэ. Тэгвэл энэ цэгээ тэмдэглэж 1 2 3 хасах 3 гэж энд байх юм байна. Хасах 1 хасах 2 хасах 3 хасах 4 хасах 5. Энэ нэг цэг гарч ичэн тий. За одоо x тэнцүү 3 гэдэг болж. Тэгэх юм бол тэнд нь үржигдээд эрдэнэцүү бид үнцүү бодсон уу? Хасах 1 за энийг ингээ орлуулах юм бол нэмэх 3 гэж гарч ирэх юм байна. За нэмэх 3. Тэгэхээр x-ийн 1 2 3 гэдэг цэгч энд байна. Y-ийн 1 2 3 гэдэг цэгч энд байна. Тэгээ энэ цэг гарч өөрөөр хэлэх юм бол энэ хоёр дайрсан гэсэн үг. Шулуун гарч ирнэ гэсэн үг нь шүү дээ. За нэг юм хөшлөл үүсчих. За ингэж шууд байгуулж болно. Нэгдүгээр арга. За хоёрдугаар арга. Энэ бол хоёр цэг орлуулах арга шүү дээ. Хоёр цэг олох арга. Шулуун байгуулж хоёрхан цэг болох хангалттай. Парабол байсан бол баг яг шугам функц өөр байх юм бол 10 гаруй цэг болж ирнэ. Тэрхий тайм гарч ирнэ тий. Тэгээ бүрэн зурж чадахгүй. Шулуун учраас амархан зурдна. Хоёрхан цэг болох хангалттай. За хоёрдугаар арга нь. За би дахиад өөр жишээ авчих. За 3-ны 2x нэмэх нь 1 гэж. За хоёрдугаар арга нь бол илүү амархан тэгээд
илүү амтнаас гадна бас хэд хэдэн чухал юмнууд агуулж идэг, мэдээллүүдийг агуулж идэг. За сул гишүүн буюу энэ нь юу илэрхийлдэг вэ гэхээр O, Y тэнхлэгийг хөтлж байгаа зүйл. O, Y тэнхлэгийг хөтлөх зүйл. O, Y тэнхлэгийг хөтлж байгаа зүйл хэд вэ нөө? Нэг гэж байна тий. Одоо энэ жишээн дээр бол тэгэхээр юу гэсэн үг вэ? За нэг гэсэн энэ цэгийг дайрна гэсэн үг юм байна. Энэ функцийн график. Тэгэнгүүт эндээс шууд хөгөөд налтай бодоо явчихсан. Налтай бод. Налалт чинь 3-2 x гэж байгаа. За налалт нь 3-2 гэж байгаа. 3-2 гэж юу гэсэн үг вэ гэхээр эхлээд нь доотлын тоог нь авч үзье. Энэ бол хэвтэ тэлхтээр явж байгаа координат нөхгүй. Тэгэхээр яг түрүүнийхээ олсон цэгээс ийшээ 1 2 3 гэж явна. Дээдлэлт нь болохоор сотгийн дагуу явж байгаа нэг жинийг хэлнэ. Тэгвэл яг энэ олсон цэгээс дээшээ 1 2 ингээд энэ гэж гарч ирэх юм. За ингээ 2 цэг болонгуудаа энэ хоёроо давтаачлаад чинь. За ингээд энэ функцийн график зурчин. За 2 дугаар арга нь айгүй амархан гэж чухал арга байгаа. Ойлгомжтой юу? За 2 дугаар арганд дахиад энд нэг жишээ бичиж тайлбарлаж. Жишээ 3 гэж бичиж. Y-тэнцүү 2 эддээс хасах нь 3 гэж. За энийг энэ тэнхтэй зурна. Зэхрэнгээр зурч. За сул гишүүн хэд вэ? 3 байна тий? Хасах 3. Тэгэхээр Y тэнхлэгийг хасах 3 гэсэн цэгээр дайрна. За энэ цэгээр дайрна гэсэн үг юм байна. Хасах 3. Тэнгүүтээ налтай тооцох юм бол түрүүн бол ингээд ботгоо хэлбэртэй байх юм бол доотлолт байгаа Y тэнхлэгийг энэ болохоор юу гэлээ? Y тэнхлэх гэсэн тийм үү? Y тэнхлэхийн дагуу явж байгаа нэгдүүдийн нэлхэж байгаа гэсэн. Гэсэн чинь манай энэ жишээнд болохоор биш хэлбэртэй болдог байхгүй юу? Зүгээр 2 гэсэн хэлбэртэй бод. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр 2-ыг хуваах 1. 2 гэдэг тоогоо 2-ыг хуваах 1 гэж болчихлоо шүү дээ. За тэгээд доотлолтоо болохоор хэвтэ тэнхлэхийн дагуу явж байгаа нэг жиг илэрхийлсэн. Ийшээ нэг авах юм байна. За дээдлэлт нь болохоор босоо тэнхлэхийн дагуу явж байгаа нэг жиг илэрхийлсэн. Дээшгээ юу вэ? 2 гэж авах юм байна. За тэгээд цэхээр зураг гэсэн энэ цэг гарч ирнэ. За тэгээд энэ хоёр цэгийг даруулаад шунаад. За тэгээд энэ бодлогоос харах юм бол хараа. За хамгийн ихний жишээ бол налалт нь гэдэг жоо лээ. Хамгийн ихний жишээ нь налалт нь 3-4, 3-4. Өөрөөр хэлэх юм бол баруун тишээ 3 гэж аваад дээшгээ яа гэсэн үг 4 гэж авна. За энэ харьцаа бол хаанч биш нэ одоо жишээлх юм бол энэ дугаарыг бүхэл цэгийг авах юм бол ийшээ 3 гэж аваад дээшгээ юу вэ? 4 гэж авна. Гэтэл налалт гэдэг чинь ийм л хэлэхэд байхгүй. За дараагийн жишээний хувьд бол одоо жишээлх юм энд налалт байна. 3-2. Энэ налалт гэдэг чинь аль цэгээс нь биелнэ гэдэг байна шүү дээ. Одоо энэ цэгийг одоо бодоход ийшээ 3 гэж аваад дээшгээ юу вэ? 2 гэж авна. Энэ дугаар цэгээс нь яг адилхан биелнэ. Гэхдээ энэ ботхоо болохоор жоохон мэддэхгүй. Ийшээгээ 1 2 3 гэж аваад нэг оюунжаа итгэжлээ. Ийшээ 3 гэж аваад дээшээ 2 гэж авах хэмжлэн. Аль цэгийн хувьд энэ налалтууд нь биелдэг байна. За одоо дахиад нэг жишээ авчи. За дараагийн график дээр байна. Y-тэнцүү хасах 2-1 x. За нэмэх нь за 4 хүчилт. За энийг авах юм бол. За энэ функцийн юуны хувьд бол сул гишүүн хэд вэ? 4 байна тий. Тэгэхээр O2-ыг тэнхлэгийг 4 гэсэн цэгээр дайрна. 1 2 3 4 энэ цэгээр дайрах юм байна. За налалтаа харах юм бол налалтай хас тэмдэгтэй байгаад гэх юм бол ингээд ч доотлолтоо 2 дээдлэлтэй хас 1 ингээд ч. За тэгээд доотлолтоо юу нь болохоор юу гэж хэлдэг лээ. Тэгээд тэнхлэгийн дагуу явах нэг жиг гэж хэлж байгаа тийм үү? 1 2. Энэ болохоор босоо тэнхлэгийн дагуу O2 тэнхлэгийн дагуу явагдах нэг жиг хэлнэ. Энэ хас тэмдэгтэй байх юм бол юу гэсэн үг вэ?
Доошоо. Доошоо гэсэн үг. За тэгээд нэг ийм график болох нь шүү дээ. Тэгээд одоо энэ налтаа харж байгаа хараа дөрвөн шугамтай бид нар бол ийшээ 2 ийшээ 1 явна. Эндээс 1 2 1 2 1 2 1 2 гэж ингэж хаш хөвлөлөд яваад болно. Энд байгаа бол ийшээ ингээд энэ згийг дайрах юм байна гэх юм те. Ингээд зурж болдог байна. За шугам функцийн график байгуулах маш амархан байдаг. байна. Энийг бүгдөө мэдж байгаа бол үдээ бас аль баг нэсэл үзсэн ч те. Нэгдүгürt нь шууд 2 цэг орлуулаад байгуулж болох юм байна. Энэ ч гэсэн амархан бас чухал. Хоёрдугаар нь болохоор тэгээд сул гишүүн нь болоод тэгэнгүүтээ дараад нь алтын тосчдаг арга. За энийг ингээд сурчих юм бол нэлээд олон ач холбогдолтой байхгүй юу? Энэ шулууны чиглүүлэгч вектор гэдэг дараад нь тэр ярина. Энэ шулууны нормал вектор гэдэг ярина. Тэднэртэй ч холбоотой. Тэгээд зурхад ч гэсэндээ ер нь бол төсөөлөхөд ч гэсэндээ энэ налт малтай энийгээс авчвал маш зүгээр багтах. За бүгдөө мэдж байгаа л тослоо шүү. За одоо хамгийн чухал асуудал юу гэдэг вэ гэхээр бид нар бол ингээд жишээлбэл функц нь өгөгдсөн байгаа тохиолдолд функцийн графикыг зурчиж байгаа байхгүй юу? Тэгээд функц нь өгөгдсөн, ингээд өгөгдсөн тий? Ингээд өгөгдсөн, ингээд функц нь өгөгдсөн, ингээд функц нь өгөгдсөн байхад бид нар функцийн графикыг зурч чадчих. Маш амархан байна. За тэгвэл одоо функцийн график нь өгчөөд тэрийг болох асуудлууд гарч ирдэг. За жишээлх юм бол энд нэг цэг байна. Энд нэг цэг байна. Энэ хоёр дээрсэн энэ шулууныг чиглэлийг бичих тийм. За жишээлбэл эхний цэгийг би А гэдэг нь төлчил. А гэдэг нь болохоор хэд гэсэн координаттай байна вэ? 1 2 2 2 гэсэн координаттай. За энэ цэгийг нь Б гэдэг нь төлчил. Б нь болохоор ямар координаттай байна вэ? Нэг нэмэлт тийм үү? Ийм хоёр цэгийг дээрсэн шулууны төсөл бичээ гэж. За би нэг хэд дараагаар бодчихсон төлөө. Ер нь 3 арга байна. За нэгдүгээрт нь бидний бодож байгаа шулуун бол эрдэнэ зөв шулуун байгаа учраас AX дээр нөхөн BX хэлбэртэй байна. Түрүүнд баасан тийм. Ийм хэлбэртэй байна. Энэ шулуун маань А цэгийг дайрна. А цэгийг дайрна гэдэг чинь үг гэхээр X-ийн оронд 2-ыг орлуулангууд Y нь юу вэ? 2 гарч ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр X-ийн оронд 2-ыг орлуулахаар юу болж байна? 2A нэмэх нь B тэнцүү Y нь 2 гарч ирнэ. За анхаарай. X-ийн оронд 2-ыг орлууллаа ш тийм үү? Шинийг цэхээр зурч. X-ийн оронд 2-ыг орлуулангууд Y нь юу вэ? 2 гарч ирээ. Тэгээд Y нь арталт нь чичлээ. За ийм байна. Тэгсэн чинь нөгөө энэ шулуун чинь тэгэхээр энэ шулуун чинь дахиад B цэгийг дайрч. B цэгийг дайрна гэдэг чинь үгсээ өглөөд X-ийн оронд 1-ийг орлуулангууд Y нь юу вэ? X-ийн оронд хасах 1-ийг орлуулангууд Y нь 1 гарч байгаа гэсэн үг. За тэрийг очих юм бол А-г үржих нь хасах 1 нэмэх нь B тэнцүү нэмэх 1 гарч. За ингээд степчтэй бид бүгд бодож сурч байгаа энийг бодож байна. За дээдлэгээс доотлыг нь хасах юм бол B-гүүд нь устчих юм байна. 2А-гаас хасах А хасаад 3А бол. 2-оос 1-ийг хасчих юм бол 1 бол. За эндээс А гэдэг тоо бол 3-ны 1 гэсэн үг. Энэ бичдэг тоогоо бид нар олчлоо тийм. 3-ны 1. За мэдээж степчл бодож сурсан юм чинь энэ 3-ны 1-ийг буцаагаад дээдлэгт нь ч юм уу доотлогт нь за доотлогт нь олчих. Тэгээ Б-г олчих. Эндээс Б гэдэг үгийг болох хөглөөр нэгээс хасахыг нэмэх нь авална. За А-гийн хооронд 3-ны 1-ийг орлуулчих юм бол 3-ны юу вэ? 4 бол. За ингээд Б-г олцсон. А-гач олцсон, Б-гач олцсон. Тэгэхээр энэ төсөл дээр бичих юм бол A-ийн А-гийн хооронд 3-ны 1 x байх юм байна. B-ийн хооронд юу вэ? 3-ны 4 байх юм байна. Гэж шулууны төслийг бичиж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар арга нь болохоор одоо би 3 арга зах чинь 3 тал маш чухал арга шүү дээ. Тэгтээ бүгд мэдж байгаа хаа.
Эхлээд А буюу налтай олч. За тэгэхээр биччихье. Y тэнцүү AX дээр нэмэх нь B. Бид нэр түрүү А-гаа олохдоо энд олсон байгаа шүү дээ. Энд бол А-г олсон бол тэ бид нэр яаж олсон бэ гэвэл систем тесттэй бичиж олсон. Одоо шууд олж үзье. За шууд олохын тулд түүнийхээ мэдлэгийг эхлээд за энэ B цэгээс баруун тишээ хэдэн гэж авсан байна уу? 3 гэж авсан байна тий. А дээр очихын тулд баруун тишээ 3 гэж авсан. Тэгэхээр налт гэдэг чинь юу болох гэдэг нь вэхээр баруун тишээ 3 гэж авсан. А дээшээ хэдэн гэж авсан байна уу? 1 гэж авсан байна гэж шууд ингэж олчихвол. Маш амархан. За тэгэхээр нөгөө шулууны төгсгөл чинь А-ийн донд 3-1 байгаа юм байна. Тэгээд X нэмэх нь B байгаа гэдэг ийм хэлбэртэй очихлоо гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ энэ шулуун маань А-г дарж байгаа, B-г дарж байгаа. Та нар өөрсдөө хүссэн аль нэг зэгээ орлуулчих. За жишээлбэл B-г орлуулчих. B-г орлуулна гэдэг чинь гэсэн үг л тийм. Асар 3-1-ийг өчгөн X-ийн оронд нэгийг орлуулангууд орлуулаад B-г нэмэнгүүт Y-г нь 1 гарч явах хэрэгтэй. Y-ийн оронд 1-ийг тавьчихна гэсэн үг тийм. За ингээд харах юм бол 1 тэнцүү хасах 3-1 дээр нэмэх нь B. Тэнцүү эндээс B гэдэг бол 3-4 гараад яг түүнийхтэй адилхан гарч ш төөр агаад бодож болох биш. Бодлол. Яшаа үрдэн. За ингэж боддог. Өөрөөр хэлбэл бид нар яаж байгаа гэвэл шууд налалтыг нь бодоод болчих жоохгүй хамгийн түнд. За энэтэй холбоотой би нэг юу өчье. Амын өчье. За цэг нь заяа. X1 Y1 гэсэн координаттай. B цэг нь болохоор X2 Y2 гэсэн координаттай. Ийм хоёр зэргийг дайрсан шулууны налалт нь юутай тэнцүү байдаг вэ гэхээр налалтын А-гаар тэмдэглэжэл налалт нь юу гэдэг вэ гэхээр Y2-оос хасах нь Y1 хуваах нь X2-оос хасах нь X1 ийм байдаг. За энийг өгснээр ингэж бичсэн ч болно. Y1-ээс хасах нь Y2 X1-ээс хасах нь X2-ыг бичсэн ч болно заяа. Адилхан. Гэтэ эхнээс нь ерөнхийдөө зүгээр шүү. Дараагийн том юм ашиглаад энэ дээр. За тэгээд түрүүнийхээ 3-1 гэдэг юм аян томьёон дээр оруулаад шалгаж үзээ тийм гарч ийнэг. Y1 нь Y2 нэг гэдэг. Энэ X2 энэ Y2 гэсэн үг шүү дээ. Энэ болохоор X1, энэ болохоор Y1. За Y2-оос Y1-ийг хаснаа. Y2 гэдэг нь байна. Эндээс хасах нь Y1. Энэ хэдөө? Хасах 1. За зүгтээ хасах 1. Хуваах нь. Одоо X2-оос Y1-ийг хаснаа. X2 гэх юм энд байж байна. Эндээс энийг хаснаа. За зүгтээ хасахгүй. Ингүүд 3-1 гэж гардаг чинь тий. Харж байгаа үстэй. Бид нэр яг энд байгаагаа болохоор юу яасан бэхгүй. Дурган дээрээс олцсон тий. Шууд ингээд олцсон. Энийгээ шууд энэ томьёогоор бас олж болох юм. Настай. Буюу үнцгийн төвчтэй шууд ингээд олсон болох юм. За ингээд үнцгийн төвчөнд олсон бол аль нэг цэгийг нь дайрна гэж байгаа. Одоо жишээлх юм бол яг энэ хэсэгтээ яасан блэ? Нэгийг орлуулангууд нэмэх гарч ирнэ гэдэг нь ашиглаж байгаа бэгэр болчих жоох байхгүй юу? За ингэж бодож болно. Заримс 2 дугаар арга. За 3 дугаар арга. За 3 дугаар арган дээрж би шууд юм явуулчлаа. Яг энэ шиг А, Б гэсэн хоёр тгийг дайрсан шулууны төгсгөлийг бичиж авах юм бол X-ээс хасах нь X1. Хуваах нь X2-оос хасах нь X1. Тэнцүү Y-ээс хасах нь Y2. Y1. Хуваах нь Y2-оос хасах нь Y1 гэж шууд ингэж болж байгаа. За X гэдэг нь бол тийм үү? Одоо ингээд энэ төгслөж ингэж цааш нь бодонгууд энэ X гэдэг байгаа чинь манай нөгөө төгсөл энэ гарч ирэх байхгүй энэ. Y гэдэг байгаа болохоор энэ гарч ирнэ. За тэгээд эдгээр нь бол бүгд мэдвэж байгаа тоонууд гэсэн үг шүү дээ. Одоо манай болгон дээр бол X1 нь 2 юм байна. X2 нь хасах 1 юм байна. Хэмжлэг мэдвэж байгаа тоонууд. Тоонууд оруулаад бодож. За бодож үзье. X-ээс хасах нь X1. X1 чиглэлээ. Нөгөө дээр чаргаж байгаа тий. Хэд гарч ийнө? 2 гарч байна. Хуваах нь X2-оос X1 гэсэн. X2 чинь хасах 1.
хасах 1-ээс хасах нь 2. За y-ээс хасах нь y1 мэдж байгаа бид нэр 1. Хуваах нь y2 нь болохоор биш ээ. y1 чинь 2 шүү. y2 нь болохоор 1. Хасах нь бэжтэй зүг болоод нь нэг зүг шүү. 2 ийм бол. За тэгээ энийг чааш биччих юм бол юу болж байна вэ? X-ээс хасах нь 2-ыг хуваах нь хасах 3. Тэнцүү y-ээс хасах нь 2-ыг хуваах нь хэд вэ? Хасах 1 боллоо. Хоёулаа системээр үржүүлчих юм бол x-ээс хасах нь 2-ыг хуваах нь 3. y-ээс хасах нь 2 бол. Хоёулаа системээр үржүүлчих шүү. Тэгэнгүүт энэний системээр нэмэх болчих жоо гэсэн үг. Энэ уус нэмэх болоод байхгүй болчихсон. Хоёулаа дээр нь 2-ыг нэмчин. Тэгэхээр y тэнцүү x-ээс хасах нь 2-ыг хуваах нь 3. Нэмэх нь 2 бол. За энийг чааш нь ерөнхий өргөд өгчих юм бол x энэ дээр 3-аар хүчин 6 нэмэх нь 4 хуваах нь 3 бол. За энийг гэдгээс салгаад өгчих юм бол 3-ны x нэмэх нь юу вэ? 3-ны 4 гэж байна. За энэтэй ч адилхан гарч байгаа тийм. Энэ хоёр дахьтай ч адилхан гарч байгаа. Хоёр дахь дээр бид нэр олуулаагүй байгаа юм байна. Энэ b-гээ явах хэрэгтэй. Энд авчиад олуулаад нуусчих тийм үү? За 3-аар гурлан гарна утгад гурлал адилхан гарч байна. За ойлгомжтой. За энэ 3 аргыг сурдаг юм уу судлаад автуулан дээр чинь байж байгаа. Судлаад автсан болонгийн 53, 54, 55 дээр байгаа. Энэ 3-ыг гурлан гарна 5-5-удаа тавтчихараа заяа. За 10 удаа ч юм уу. За гурлаа өөр гэсэн бас чухал онцлогтой. Одоо жишээлбэл нэгдүгээрх нь ямар онцлогтой вэ гэхээр бид нэр ямар нэгэн комьюнити хийх ямар ч шаардлагагүй тийм зүгээр систем төтөл бодож чаддаг байх тул болоо. За хоёрдугаар дээр нь хэрвээ налтаа мэддэг байх юм бол одоо энэ налт чинь цаашдаа уламжлалтай сүүжлүүнээ тэгдэг дээр хэрэгтэй шүү тийм үү? Тэгэхээр энэгээр нь бодож сурчвал бас зүгээр. Тэгээд уламжлалтай нөгөө өвчнө олон зөндөө жишээлбэл. За 3 дугаар арга нь болохоор бүр ингээ хоторгуудын шилүүнээ тэгдэг юм шүү дээ. Бичгтэй холбоотой болоод чинь. Маш чухал. За тэгээд айл хэлбэрүүд нь маш чухал гэж байна аахгүй юу? За одоо би ингэж ойлголоо. Шугам функц өгөгдсөн байх юм бол тийм y тэнцүү a x дээр нэмэх нь b гэсэн ийм шугам функц өгөгдсөн байх юм бол графикийг зурж чадах юм байна. Буцаад график нь өгөгдсөн байх юм бол шугамны төслийг олж чадах юм байна. Тэгээд бүгдийг зарчлаа штэ. Ойлгоогүй хүмүүсээ бол дахин татчих үзэж байгаад ойлгоо. За ингэж чаддаг болоо. Одоо бид нэр яах вэ гэхээр ийм үзье. Шилууны төтөлийн үндсэн хэлбэрүүдийн тухай. Үндсэн хэлбэрүүд. За жишээлх юм бол нэгдүгээр хэлбэр нь. За түрүүний үздэг y тэнцүү ax дээр нэмэх нь b гэсэн хэлбэр. За энийг одоо юу гэж нэрлэх юм бол тоо. За энийг стандарт хэлбэр гэж нэрлэе заа. Стандарт хэлбэр. За хоёрдугаарх нь болохоор ax дээр нэмэх нь by. За нэмэх нь c тэнцүү тэг. За энийг ерөнхий хэлбэр. За хэлбэрүүд өгнө. Ерөнхий хэлбэр. За 3 дугаарт нь x-ээс хасах нь a хуваах нь за m гэж тийм үү. Y-ээс хасах нь b хуваах нь n гэж. За энийг нь ямар хэлбэр гэж нэрлэдэг юм. За нэршлүүд нь бол нэг хамаагүй. Ийм 3 хэлбэр байна. За нэгдүгээр хэлбэрийн нь бид нэр хаяа бол хангалттай үзчихлээ шүү дээ. Графикийг зураад графикаас нь энийгээ ч болоод тийм үү. За хоёрдугаар хэлбэрүүд нь ерөнхий хэлбэр. Эдгээр бас л өөр өөрсдийн гэсэн ачаал бүтлүүттэй зэ ачаал бүтлүүттэй. За гуравдугаарх нь ч гэхэндээ бас ачаал бүтлэлтэй маш чухал ачаал бүтлэлтэй. За эднэрийн хувьд хооронд нь ингээ хөрвүүлээд байж чадна тий. Хөрвүүлээд байж чадна. Одоо жишээлх юм бол ийм бодлого байсан гэдэг.
маш амархан шүү дээ. Тэгээ хооронд хөрүүлээс сурчих юм бол хэрэгтэй болгон дээр хэрэгтэй хэлбэрлэгөө шийдвэрлэж шийдэлтэй болоод авах боломжтой гэсэн үг байхгүй. За ертөнцөө 2x-ээс хасах нь 1 гэсэн ийм тэгтэл байгээ. Энэ бол одоогоор яг стандарт хэлбэрээр өгсөн мэн тэ нэгдүгээр хэлбэрээр. Энийг хоёрдугаар хэлбэрээр шийдвэрлэхийн тулд яах вэ? Y-г хойш нь оруулах юм уу? Хасах нь 1 гэж. Тийм. Ингээд болж байна. 2x нэмэх нь 1 тэнцвэрлэх гэж болж байна тийм. За тэгээ эхний хоёрын байрыг солиод жишээлх юм бол ингээд бичсэн болж байна. Ингээд бичсэн болж байна. Ингээд ерөнхий хэлбэрлэлөө шилжиж байна. За энэ хэлбэрлэлөө яаж шилжүүлэх вэ? 3 дахь хэлбэрлэл. Хоёр тал дээр нэгийг нэмчих юм бол y дээр нэмэх нь 1 тэнцвүү юу вэ? 2x болно. Одоо хоёр чинь 2 тооцох юм бол за x-ийн урталт нь чи x тэнцүү y дээр нэмэх нь 1-ийг хуваах нь юу вэ? 2 болно тий. За тэгээд x гэдэг бол юу гэсэн үг вэ? X-ээс хасах нь тэг хуваах нь 1 гэсэн үг шүү дээ. Тэгээд y дээр нэмэх нь 1 2 гэсэн ийм болчихно. Ингээл хоорондоо шилжүүлээд очив. За жишээ 2 y тэнцүү 2-ны 3x нэмэх нь за 5 хичээлт. За энийг хоёрдугаар хэлбэрээр шийдвэрлэвэл яах вэ? Хоёр талын 20 үржүүлэнгүүтээ юу ич? Хоёр талын 20 үржүүлэнгүүд энэ хоёрыг болж тийг нийснэ болооч. Тэгэнгүүт юу болох вэ гэхлээр 3x хасах нь 2y нэмэх нь юу вэ? 10 үзэг. Ингээд болов. За 3 дугаар хэлбэрлэлөө шилжүүлэхийн тулд яах вэ гэхлээр ингэчээ. Хоёр талыг нь 20 үржүүлээд 5-ыг хасчих гэх юм бол 2y-гээс хасах нь 5 тэнцүү юу вэ? 3x болно тийм үү? За эндээс хоёр талын 3 тооцох юм бол x тэнцүү 2y-гээс хасах нь 5-ыг хуваах нь юу вэ? 3 бол. За тэгэнгүүт энэ дээр нэг юм асуудал гарч ирж байна. За ингэхүү. Одоо бүгдийг 2 тооцчих гэсэн. За яг хөө энэ дээр жоохон янз бүрийн ажиллагаа хий. 2 тооцох юм бол x-ийг хуваах нь 2 тэнцүү. За нөгөө талдаа y болно. Хасах нь 2-ны 5 болно. Хуваах нь 3 болно заяа. Би жоохон энд нь жоохон янзлж байгаа тооцоо гэж. Тэгтээ одоо яах вэ? За ийм боллоо. 2-ны 5 гэдэг байгаа юм шүү дээ. Тэгвэл энийг нэгэлцээ заяа. Яасан ч болно дөө. Y-гээс хасах нь чинь 5 гэдэг чинь 2-ны 2 хасах нь 2-ны 3-ыг бичих вэ? Би жоохон боловтуул юм гэж за яах. Ингээд тэгэх юм бол энэ бол нэг болчихно. Y-гээс хасах нь 1, хуваах нь 3. Тэгээд хасах нь бусд нь салгаж өгч байгаа гэсэн. Энийг хуваах нь 3 гэхэлэр чинь 2-ны 1 бол. За тэгэнгүүтээ энэ 2-ны 1-ийг нь уурчна болч. Үгүйс нь уурчих юм бол юу болж байна? X дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2 тэнцүү. Y-гээс хасах нь 1-ийг хуваах нь 3 болж байна гэсэн үг. За ингээд шийдвэрлэж байна. Өөрөө ч шилжүүлж байна. Одоо жишээлх юм шууд эндээс нь тий. Би эндээс нь шилжүүлэх. Энэ 5-ын тоо эндээс нь 2 туваагдахыг нь үлдээгээд агш нь оруулчих. Тэгэхээр одоо жишээлх юм ингэж авах гэдэг юм байна. 2y хасах нь 2. Энэ чинь 5 чинь 2-оос хасах 2 хасах 3 бооч 3-ын агш нь оруулчихаар ийм болонгуудаа 2 талын 6 тооцох юм уу шууд энэ хэлбэрээр шилжчих юм байна. Илүү хурдан тий. Би түрүү шууд ингэж даваар уснаас болоод жоохон юм даваарсан юм болчихлоо. Ингэж болж байна. Эсвэл яаж болж байна вэ? 2y-гээс хасах нь 4 ч гэхээр болохгүй юм байна. Нэмэх нь 2. Одоо бүр ингэж болох юм байна. 2y дээр нэмэх нь 4, хасах нь 9 гэж болох уу? 5-ын тоог. Тэгээ хасах 5-ыг болно тий. Тэгэнгүүтээ 2y дээр нэмэх нь 4,
тэнцүү 3x дээр нэмэх нь 3 гэж очиулна. За тэгээ хоёр талыг нь хэд тугах вэ? Тэгэхээр 6 туучих юм бол энийг 6 туугаад энийг 6 туугаад гэсэн хуваачаар юу болж байна вэ? X дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 3. Тэгэхээр x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь юу вэ? Зүг. Фэжэр юу болчих вэ? 3x дээр нэмэх нь 9-ийг хуваах нь 100. Тийм дээр x багтах тий. Энэ дээр x багт. За ингэнгүүт энд нь юу болж байна вэ? 3 болж ирсэн шүү дээ. За ингэж бичиж болно. За энэ хоёрыг харангуут та нар жоохон өөр юм шиг харагдаж магадгүй. Одоо жишээлх юм бол нэг янзаар бичсэн чинь ингэж гарч ирсэн тий. Тэгэхээр нэг өөр янзаар бичсэн чинь ингэж гарч ирсэн. Ингээд жоохон өөр юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ энэ адилхан нэг нь яваа явандаа ойлгогдсон заа. Одоохондоо зүрх хэсэгч. За ингээд хоёр юмыг хооронд нь шилжүүлээд чадна. Ингээд дахиад эндээс ийш шилжүүлдэг жишээ авах уу? Ойлгомжтой юу? Эндээс одоо нөгөө юм шилжүүлдэг жишээ авах шаардлага байна уу? Авахгүй сте. Авах юм уу? Авах гэж бодлоо та. За гайгүй шүү. Тэгвэл эндээс нь нөгөө юм шилжүүлдэг жишээ авах шаардлага байна уу? За байхгүй юм шигсэн. Юм шиг байна. За ер нь хичээлээ үзэж байгаа хүмүүс нь лайк таа. За. За одоо бүгдээ нэг ийм нэг хоёрна. Бид нэр стандарт хэлбэр хамгийн ихний хэлбэр бол яг хамгийн амархан, хамгийн ойлгомжтой, маш хэрэгтэй хэлбэр мөн. Тэгэхээр зарим нэг тохиолдолд жоохон дутагдaltaй зав. Гэхдээ шууд тэгэхээр энэ дээрээ жоохон юм заагаад. Дараад нь ерөнхийдөө дараад нь тэр 3 дахь хэлбэртэр юм яа. За хоёр шулуун хоорондоо параллел байл яг ба. За A1 x нэмэх нь B1 гэдэг нэг шулуун байлаа. Тэгэхээр эрдэнэцүү A2x нэмэх нь B2 гэдэг нэг хоёр шулуун байлаа. Хоёр өөр шулуун. Энэ хоёр шулуун хоорондоо параллел байх юм бол параллел байх юм бол A1 A2 нь хоорондоо явах ёстой. Тэнцүү байна. За тэгээ арталт нэг чи B1 B2 нь хоорондоо ялгаатай. Нэвчиж. Параллел гэдэг үг нь мэдээж тийм үү? Хизээж огтлохгүй юм хоёр шулуун байх гэсэн. Хизээж огтлохгүй гэж ер нь дээр сар боноо бодоход налтууд нь адилхан байх юм л нэг чиглэлд яваад байна гэсэн үг шүү дээ. За. Хоёрдугаарт нь хоёр шулуун хоорондоо давхцаж байвал яг бай. Давхцах гэж. Давхцаж байвал яг нь. Давхцаж чи нэг шиг үлгсэн шүү дээ. Бүх нь хоорондоо тэнцүү өст. A1 A2 хоорондоо тэнцүү, B1 B2 хоорондоо тэнцүү өст тийм үү? Ийм байна. За 3 дугаарт нь хоёр шулуун хоорондоо ямар авах вэ? Перпендикуляр байх тийм үү? Перпендикуляр гэдэг нь 90 градус байх гэсэн. 90 градус байхын тулд яадаг вэ гэхээр налгатуудынх нь үржүүр цагдыг байх ёстой гэдэг. За налгатуудынх нь үржүүр хасахныг байх юм бол ийм байна. За түүнийг хальт нэг юм стандарт хэлбэрийн нэг дутагдaltaй тал нь юу вэ гэхээр хоёр шулуун хоорондоо
жишээлх юм бол ийм байх юм бол E тэнцүү ийм шулуун байж болох уу? E тэнцүү 5 дэх шулуун байт юм уу? Бага тий. Налстан тэг. Тэгсэн чинь X тэнцүү 3 гэсэн шулуун. Ийм шулуун байх уу? Байна. Гэтэл одоо жишээлх юм бол энэ хоёр шулууны хувьд бол юу яах вэ гэхгүй? Хоорондоо перпендикуляр. Тэгсэн чинь налстууд нь ерөөсөй байхгүй болчихдог тий. Ийм болчихж байгаа тохиолдолд нөгөө яг энэ минийг ашиглах гэж хэцүүлчдэг байхгүй. За эднэр дээр нь бол дараагийн хэлбэрүүд буюу цэглүүлэгч вектор, нормал векторууд маш чухал үүрэгтэй. За тэрнийх нь бол дараад нь ярилцсан байна. За одоо энэ дээр ганц жишээ авч. Одоо зөндөө янз бүрийн жишээнүүд байгаа. За жишээлх юм бол энэ шулуунтай за нэгдүгээр ад нь параллел. Бэд нь перпендикуляр. За хэдийн тод авах вэ? 2 нэмэх 3 гэж. За нэг яаж тоо. За эхлээд мэдээж А гэнэ үү тий. Параллел. За бид нэг ямар нэг шулууны төсөл бичих гэдэг байгаа байхгүй юу? Шулууны төсөл бичих. Шулууны төсөл бичнэ гэж өгсөн үгээр шулууч нөөрөө E тэнцүү AX дээр нэмэх нь B байдаг. За шулууны төсөл бичнэ гэж A B-ийн хэдтэй тэнцүү байдгийг олгодох гэсэн үг байна шүү дээ. A-гийн оронд хэдийн тоо авах юм, B-гийн оронд хэдийн тоо авах юм бэ гэж олгодог гэсэн. За параллел байнаар бичих гэсэн үг. Манай энэ шулуун хоёр параллел байхын тулд яах ёстой вэ? Налстууд нь тэнцүү байх ёстой тий. Налстууд нь тэнцүү байх ёстой. Манай эхний тэгтлийн налт нь энэ, дараагийн тэгтлийн налт нь энэ. Энэ хоёр хоорондоо тэнцүү байх ёстой. Тэгээс А тэнцүү хэд вэ? 2. А тэнцүү 2 гэж шууд гадна. Аага энэ хоёрыг шууд энд нь авч орлуулаад биччихье. Тэр юу болох вэ? E тэнцүү 2x дээр нэмэх нь B байх ёстой. За эхний нөхцлөөр бол параллел гэдгээс нь шууд налт нь 2 гэж шууд болчихно. За энэ шулуун маань яах ёстой гэсэн бэ? Энэ цэгийг дайрж байгаа тийм. Энэ цэгийг дайрнаа гэж чинь юу гэсэн үг юм бэ гэхээр x-ийн оронд 2-ыг орлуулангууд y-ийн оронд хэд гарч ирчих ёстой? 3 гарч ирчих ёстой. За энэ хоёроо бичих юм бол юу гэсэн үг вэ гэхээр 3 тэнцүү 2-ыг үүсчих нь 2 яана зүг нэмэх нь B боллоо. За эндээс B-г олох юм бол хэд гарч ирж байна? Энэ чинь бас 4 нөгөө тийш орохоор 7 гэж гарч иртээ. 7. Одоо энийг авчираад энд дээр орлуулчих. Энд дээр орлуулчих. За ингээд бид нэр бүтэх гээд байгаа тэгтэл чинь юу болсон бэ? E тэнцүү A2 тий 2x нэмэх нь 7 юм. За тэгээд 2x-ээс нэг шулуунтай параллел. Тэгээд энэ AC-ийг дайрсан шулууны тэгтэл гэх юм бол ингэж орж ирэх нэ. За одоо B гэнэ үү? Одоо мэдээж B нөө шал өөр юм гарч ирж байна. Шулууныхаа тэгтэлийг E тэнцүү AX за AX гэхэд болчих. MX дээр нэмэх нь N гэж болно. Ер нь өөрөөр өссөөс хэлж байгаа юм тий. Налтыг X E-ээс өөрсгөл тэмүүлэх хэрэгтэй. За ийм шулуун бол бичээ шулууны тэгтэл бичээ. Энэ маань яах ёстой гэхээр энэ шулуунтайгаа перпендикуляр байх ёстой. Перпендикуляр. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Перпендикуляр хэмжээнд яадаг лээ?
Энэ нөхцөл биелж байгаа тийм. Өөрсдөө хоорондоо перпендикуляр буюу 90 градус байхын тулд налалтуудын үржүүр нэг байх ёстой. Тэгэхээр эхний шулууны налалт нь 2 гэж байна. Дараагийн шулууны налалт нь m гэж байна. Энэ хоёрын үржүүр хэд байх ёстой? Хасах 1. Тэгэхээр А2 нь 2-ны 1 гарна гэсэн. Тийм. Одоондоо бид m-ээр тэмдэглэсэн болохоор m-ээр явна. Тэгээ m нь болохоор хасах 2-ны 1 байх ёстой. За хасах 2-ны 1 гэдэг юм а энэ дээр орлуулаад бичих юм бол нэмэх хүшээ хасах. За эндээс y тэнцүү хасах 2-ны 1-ийг бүрчих нь x нэмэх нь n бол. За параллел биш перпендикуляр байхын тулд энэ налалтуудын үржүүр хасах 1 байх ёстой. Энэ үржүүр хасах 1 байж чадж байна уу? Чадж байгаа үстэй. За одоо 2 дугаар үгс нь юу вэ? Энэ шулуу маань энэ цэгийг дайрч байгаа ёстой. Энэ цэгийг дайрч байгаа ёстой гэж үгс өгөхлөөр x-ийн оронд 2-ыг орлуулангууд y-ийг авах ёстой. 3 авах ёстой. За эндээс энэ хоёрын үржүүр нэмэх 1 болно. Нэмэх 1 нөгөөч нь оруулах юм бол n тэнцүү хэд вэ? Нэмэх 2 болно тийм. Нэмэх 1 нөгөөч орохоор хас 1 болоод байгаа тийм шүү. Тэгээд нэмэх 2 болно. За ингээд m-ч олчлоо, n-ч олчлоо. Тэгээд орлуулад бичих юм бол y тэнцүү m-ийн оронд хасах 2-ны 1 гэж олсон. x нэмэх нь юу вэ? 2 байх нэ. За ингээд болчихно. Ойлгомжтой. За ийм болгоно судлаад дотторч бас зөндөө байгаа зөө. 1000 бол дотторч зөндөө байгаа. За энийг би маргааш 4 төтөр маргаашийн сорилын зарим нутгаа тэрийг амжилчингуудаа 1000 болгоны хөрүүдийг зэслээд оруулах тий. За тэгээ маргаашнаас өмнөх болон юутай болоонуудад авдаг шүү. За тэгээд ийм бодлого гэж болно. Дахиад өчтөрчнөө янзын бодлогууд байж болно. Тэгэхээр 2 жишээ авсан дээр авах. За 1000 бол тэгээд дахиад авчихна үстэй. За одоо би нөгөө нэг хэлбэрийн тухай яриад тий заяа. Одоо ерөнхий хэлбэр. За ерөнхий хэлбэр буюу нөгөө ax дээр нэмэх нь by нэмэх нь юу вэ? C тэнцүү техник хэлбэрийн тухай ярьж байгаа гэсэн. За энэ дээр бид юу юунуудыг онцлог харах хэрэгтэй. Эндээс юу ойлгож авах уу гэдэг нь тухай ярина. За жишээлх юм бол за би ингээ бүрнэ. Y тэнцүү 2-ны 1 x дээр нэмэх нь 1. Энэ график нь танарт нүдэнд харагдаж байна уу? Энэ график зөвхөн нүдэндээ зурж мөрөхгүй зүгээр шууд харагдаж байна уу? Харж байгаа нүдэнд лагтал да. Энэ түрүүний хаагчлалыг ойлгох юм бол шууд нүдэнд харагдаж байгаа шүү дээ. Босоо тэглэгийн 1-ийг дайрна. Тэгээд налт нь юу гэсэн үг вэ? Би шууд энэ зурчилт жижигхэн зурч. Босоо тэглэгийн 1 гэсэн цэгийг дайрна. Яагаад гэвэл энд 1 байгаа учраас. Тэнгүүтээ налт нь болохоор 2 1 гэж байна. 2 1. Баруун тийш 2 1 явлаа. Дээшээ 1 1 явлаа. Энэ хоёр дайрсан тий. Ийм шилгүүн байна. Тэгэл альч ингээл цэг явсан гэсэн ийшээ 2 1 ийшээ 1 1 ч тий. Ингээ бүр цаашаа харах юм бол энэ нэг юм 1 2 гэсэн юмны юу вэ? Яг налт яваад байгаа гэсэн үг шүү дээ. Төвлөн шундад төрөл. За ийм байна. Одоо бид нэг юугаа ерөнхий хэлбэрээр ойлгомжтой болохын тулд эндээс өөргөж үзье. 2-ын 2-оор үзүүлэх юм бол 2 y-г тэнцүү x дээр нэмэх нь юу вэ? 2 болно тий. За энийг яаж оруулах юм бол юу болох вэ гэхээр x хасах нь 2 y тэгээд юу вэ? Нэмэх нь 2 тэнцүүтэйг бол. За бид нэр бүгд вектор гэж мэдчих хэвээр дараа өдөр бүгд вектор гэж мэдчихвэ тий. Би зүгээр ингэ заяа. Энэний урталт байгаа, энэний урталт байгаа хоёрыг аваад энэ А, Б гэж чи. А, Б гэсэн координаттай вектор гэсэн үг байхгүй юу? За, манай жишээний хувьд бол x-ийн үнэ коэффициент 1 байгаа.
Y-ийн өмнөх хэвцэл юу вэ? Асгах гэсэн ийм вектор. Ийм векторыг авч үзье. Энэ векторыг би одоо зүгээр энэ график дээр зурж байгаа. Векторыг ханаас ч зурж болдог шүү дээ мэдэн дээ. За яг 0-0-оос эхлээд зурчих. Энэ ямар векторыг вэ? Баруун тишээ 1 нэгж. Тэгээд доошогоо юу вэ? 2 нэгж явсан. И вектор байхгүй. За ч энийг нь за И вектор. Энийг өөр өнгө. Координатыг нь бас хаалттай өнгөрч. Баруун тишээ 1 нэгж. Энэ векторын тухай ярьж байгаа шүү дээ. Тэгээд доошогоо юу вэ? 2 нэгж явсан. Ийм вектор гарч байгаа байхгүй ийм вектор. Ийм вектор. За энэ вектор бол энэ улаан юутай улаан шулуунтай яг параллел байдаг шүү. Перпендикуляр энэ 90 градус үүсгэн. 90 градус үүсгэн. Энийг бид юу гэж нэрлэдэг вэ гэхээр нормал вектор гэж нэрлэдэг. Нормал вектор. Шулууны нормал вектор. За энэ ингээ огторгууд өсчөөд эхлэнгүүд маш чухал болоод эхэлдэг нэг хавтгай нормал вектор. Огторгууд хавтгай чиглүүлэгч вектор гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр юу вэ? Нормал векторыг хэмждэг. Тэгэхээр энэ шулууныхаа нормал векторыг сайн ойлгоход авчих юм бол энэ бол нормал вектор байдаг юм байна гэж ойлгож байна. За нормал вектор. Нормал вектор гэдэг нь юу гэсэн үг гинэ? Яг энэ шалгуундаа 90 градус байдаг вектор авах нь шүү дээ. Энэний урт мөрт нь бол нэг чухал биш. 90 градус байдаг гэдэг чухал. За тэгэнгүүт ингэ чинь араа одоо жишээлх юм бол за ихлээр нэг аяг амархан шаа. Тэр хоёр. Энэ шалгууны юу нь харагдаж байна вэ? Нормал вектор нь. Нормал векторыг шууд бичиж чадах уу? Үстэй. Зүгээр л ингэсэн шүү дээ. Гүрүү яалаа. X-ийн өмнөх Y-ийн өмнөх коэффициент тэгэл болсон тийм үү? X-ийн өмнөх коэффициент Y-ийн өмнөх коэффициент. X-ийн өмнөх коэффициент Y-ийн өмнөх коэффициент. Ингээл болоо. Тэгэхээр энэ шалгууны бол нормал вектор нь 3 хасна гэсэн л вектор байхгүй. Тэгээд нормал векторыг n гэдэг нь болдог n вектор. Энэ одоо жишээлх юм бол нормал вектор. Энэ нормал вектортэй. Энэ нормал вектор гэж бичиж байна. Ойлгомжтой бастай. Амархан бастай. За ийм хэвчлэл жишээ 3 гэж. Энэний нормал вектор нь юу вэ? 2 хасах 4. Агүй хасах 4. Тийм гэмтэж байгааз хасах 4 хэд вэ? Тэр охно шүү дээ. За ингэж өгч. За одоо тэгвэл ийм хоёр вектор байлаа. Гэхдээ шулуун байлаа. A1 x нэмэх нь юу вэ? B1 y нэмэх нь z тэнцүү тектник шулуун. Ерөнхий хэлбэрээр өгсөн. A2x нэмэх нь B2y нэмэх нь за нэг C1 нэг C2 тэнцүү тег. За энэ хоёр вектор заяагүй. Энэ хоёр шулуун параллел байх. За нэгдүгээрт нь түрүүн ярьсан шүү дээ. 1 2 3 гэдэг ийм ярьсан шүү дээ. Яг энэ шиг ийм шинжүүдийг авч үзье. Нэгдүгээрт нь энэ хоёр шулуун параллел байх. Байхын тулд яах ёстой вэ? Параллел байхын тулд нормал векторууд нь хоорондоо параллел байдаг. Одоо жишээлх юм бол ингэсэн үг нь шүү дээ. Энд нэг шулуун ийм нормал вектортэй, өөр нэг шулуун ийм нормал вектортэй гэсэн гэж бодъё л доо. Нормал вектор гэж одоо яг энийг л өгөө шүү дээ. Яг ингэ явцдаг. Тэгвэл энэ хоёр шулуун юу байхын тулд параллел байхын тулд нормал векторууд нь гэсэндээ хоорондоо явах хэрэгтэй байдаг юм. Параллел байх хэрэгтэй байдаг. За векторуудын параллел гэдгийг коллинар гэж тэмдэглэдэг. Коллинар байх хэрэгтэй. За шууд ингэчээ. За эхнийх нь нормал вектор нь болохоор n1. Хоёрдугаарх нь нормал вектор нь юу вэ?
Энэ хоёр ах юм энэ хоёр нь параллел байх хэрэгтэй гэсэн үг. За N1-ийг нормал өгчихвүлээ. N1 гэвчвүлээ. Ямар координаттай вэ? А1 B1 мөн үү? N2 нь болохоор А2 юу вэ? B2. Энэ хоёр вектор хоорондоо коллинер байхын тулд буюу параллел байхын тулд яадаг вэ гэхээр А1-ийг А2 хуваасан харьцаа нь B1-ийг B2 хуваасан харьцаатай тэнцүү байдаг. Амархан байна шүү дээ. Энийг энэ тухайгаад энийг энэ тухайгууд хоорондоо тэнцүү байх нь шүү дээ. За ийм байдаг. За тэгэнгүүтээ цэгүүд нь хоорондоо ялгаад байх шүү дээ. Биш. Ийм байх шүү дээ. Энэ харьцаатай тэнцүү байх юм бол энэ хоёр хоорондоо юу вэ? Параллел өгөөд тавцахгүй байна л гэсэн үг. Хэрвээ энэ артлтойгоо энэ тэнцгүй гэдэг юмыг тэнцүү болгох юм бол хоёр шууд хоорондоо яана гэсэн үг. Тавцнаа гэсэн үг. Ойлгомжтой. За. Хоёрдугаар хэлбэрээс ярьчлаа ч юу. Энийг улаанаар дугуулсан байгаа юм тэнцгүй тэнцүү болгох юм бол нэг энэ тавцны гэдэг нь гарах нь шүү дээ. Хоёр шууд хоорондоо тавцны гэдэг нь гарах гэсэн. За гуравдугаарх нь гуравдугаарт нь юу вэ гэхээр хэрвээ энэ хоёр шууд хоорондоо параллел байх юм шиг перпендикуляр байх юм бол уг нь бол өмнөх юм дээр налдуудын нөлөө нэг байдаг өсөж ахна байдаг өсөж шүү дээ. За энэ дээр яах вэ гэхээр мэдээж хэрэг энэ хоёр перпендикуляр байх юм бол за энд нь найрлагатайгаа 100 үзүүлээ. Жишээлх юм бол нэг шулуун нь яг энэ перпендикуляр байсан гэж бодъё. Перпендикуляр байсан гэж бодъё. Тэгвэл н хараар бүтэнгийн нормал вектор нь яг юм байна. За тэр векторыг хааж зөөлүүлдэг учраас одоо жишээлбэл энийг зөөгөөд авчих юм бол энд ингээд иргэн явц. Ягаад гэх юм шүү дээ. Нөгөө хоёр вектор хоорондоо юу гэсэн үг? Иргэн явц байна гэсэн үг. Хоёр шулуун хоорондоо перпендикуляр байх юм бол нормал векторууд нь хоорондоо перпендикуляр байна. За тэгвэл вектор гэдэг чигээр ингэж үздэг. Хоёр вектор хоорондоо перпендикуляр байх юм бол скалар үр дүн нь яах ёстой вэ? Тэг байдаг. За скалар үр дүрийг ингэж тэмдэглэдэг. За зарим нь мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ маш амархан за скалар үр дүн амар хэцүү юм шүү дээ. Скалар үр дүн гэж юу хэлдэг вэ гэхээр энэ хоёрыг нь хооронд нь үржүүлээд А1-ийг А2-оор үржүүлээд B1-ийг B2-оор үржүүлээд хооронд нь нэмчихдэг. За ингээд тийг байх юм бол юу гэсэн үг вэ? Хоёр вектор хоорондоо перпендикуляр байна гэсэн үг. За хичээл дуусахаас өмнө газ нь 2 жишээ авч. Жишээ 1, 2, 3, жишээ 4. За 2x хасах нь y нэмэх нь 5 тэнцүү t гэсэн шулуун mx нэмэх нь y хасах нь 11 тэнцүү t гэсэн шулуун. Энэ хоёр шулуун хоорондоо аад нь заяа параллел. Бэд нь перпендикуляр бол m нь хэд вэ гэсэн бодлого байна. Энэ бодлогын тулд санийхаа утсаараа шууд нэгдүгээр шулууны нормал вектор хэдтэй тэнцэх вэ? Ямар координаттай байх вэ? 2 хасах 1. Зөвхөн 2 хасах 1. Харин 2 дугаар векторын нормал вектор нь юу байх вэ? m нэмэх 1. m нэмэх 1. За параллел байхын тулд яадаг гэлээ? Энэ үгүй тийм. Векторууд нь хоорондоо параллел байх хэрэгтэй буюу коллинер байх хэрэгтэй буюу энийг энэ тухайгууд энийг энэ тугаасантай яах хэрэгтэй, тэнцэж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол за яг адилхан шүү дээ. Одоо энийг би доош нь пропорцийн чанараар A2-ыг A1 тугаах, B2-ыг B1 тугаах, T2-ыг юу вэ? T1 тугаах гэдэг ингэж бичиж болно тийм. Пропорцийн чанар доош нь дэвшилнэ гэдэг зөвлөд бичиж болно.
Тэгэхээр би яах гэдэг нүглэр нөө m-ийг олгож байгаа учраас m-ийг эндэж нэтгэх гэдэг. m-ийг хуваах нь 2 тэнцүү юу вэ? 1-ийг хуваах нь хасах 1. Эндээс m тэнцүү гэдгээс шаардах нь. Эсвэл баталж. Юу шаардах юм бэ? Бэтэн. Тэр хэрэг перпендикуляр авах юм бол. Перпендикуляр гэдэг чинь нормал векторууд нь орондоо явах хэрэгтэй гэсэн үг. Перпендикуляр авахтай гэсэн. Нормал вектор перпендикуляр авахын тулд яадаг вэ гэхээр скляр үржим тийг авах хэрэгтэй. Скляр үржимийг векторуудыг нэг хаалтанд дотор хийгээд ингээд тавьчих юм скляр үржим гэж ойлгоно. Энэ скляр үржим нь юу гэдэг нь зөв гэж сая хэлсэн мөлий. Тэгтээ. Тэгээд нөгөө 90 градусын тул тийг байна тийм. Нэг талаас нөгөө талаас скляр үржим гэж юу гэлж байгаа. Синхрон бодолтойг үржүүлнэ. Улаанаар бодолтойг үржүүлнэ. Юм тийм үү? Хоёрыг үржих нэ. Эм. Тэгээд нэмэх нь юу вэ? Нэггээр үржүүлэхээ хасахныг болно. Энэ тэгтээ тэнцүү. Эндээс эм тэнцүү юу вэ? 2-1 гэж гарч ирнэ. За эхнийх дээр болохоор ингээд хараа шууд ингэчлээ шүү. Шууд энийг энэ харьцааг л авчлаа тий. Тэнцүү 5-ыг хуваах нь 11 биш ээ. 11-ийг хуваах нь 5 дүн тэнцвүүд нь ойлгомжтой юм ба шүү дээ. Бас эндээс харахад тий. Тэгээ тиймээс бичсэнгүү орчлоо. Шаардлагатай тохиолдолд заа бичиж шүү. За параллел тэгээд хавахгүй гэдэг үг байсан. Дөрөвдүгээр дээр шууд ингээд боллоо. Эм нь хэдүүд. Сорны нэг байна гэл. Ийм байх юм бол энэ хоёр вектор хоорондоо явах уу? Перпендикуляр байна. Өөрөөр жоохон шуурхаад үзчихлээ. Дараагийн хичээлдээ дахиад жоохон давтнаа. Ер нь бол 10 жил үзээд байгаа хамгийн чухал хичээлүүд чинь шууд чухал функц, квадрат функц гэж байгаа шүү дээ. За тэгээд мэдээж сүүл зүгээр тригонометрик логарифм функцүүд үзнэ. Гэтэл бүх бодлого, бүх юмд чинь чухал функц юунууд ч яваад байгаа. Квадрат функцүүд чинь байн явж байгаа гэж чухал хичээл учраас эдгээр жоохон саатна. Тэгээд дараагийн хичээлдээ хөглүүлчихэд амжуул 1000 болгоноосоо бодсон. Тэгэхгүй бол дараагийн 1000 болгоо утсан ч болно. Нэг яаж хэрэггүй. Одоо бид функцийг ясуулчих юм бол дараагийн хичээлүүд аюул амархан. Сан тригонометри уламжлалын интеграл тэгээд магадлал геометри хөдөлж байгаа байхгүй. Тэгээд хичээлүүдээ сайн хийж гэнэ үү? Ойлгож гэнэ үү? Ойлгохгүй хүн байна уу? Жоо тарахгүй ойлгоод байгаа хүмүүс чинь хийх юм байна гэдэг болоо. За хичээлээ дахин үзэж заяа. Тэд ирж чадах хүмүүс нь хийм байгаа гэдэг болоо. Ихэнх нь тэгээд таслаад авахгүй болж байна. За зэхлооны сүүлээр анги хуваа шүү заяа. Тэгээд ангийнх нь 1000 бодлого одоо түүлээд явж байгаа ганц нэг бодлого асуугаад тэгээ явж шүү заяа. Ойлгохгүй байгаа болгонууд асуугаад тэгээ 1000 болгож угаас ойлгомжтой дөө. Нэг ойлгохгүй дахиж нэг олдвол дахиж ойлгохгүй нэг тэгэл 3 оролцох тал ирэхэд ойлгож. Тийм амар систем бодож шүү дээ. За дуусах уу? Facebook-ын группт яаж авах вэ өнөөдөр? Юунд дотор ч юм байгаа шүү дээ.